Сайн байцгаана уу? Телевиз үзэгчтэй. Бид өнөөдрийнхөө дугаарыг корпоратив рестораны корпоратив зочдлын Charm ресторан дээр эхлүүлж байна. Энэ корпоратив зочдууд маань юугаар алдартай вэ гэхээр анх удаа Artichoke брендийн хоолнуудыг хийж энэ сайхан хоолоо хэрэглэгчд өмнөд барьсан анхны Монгол ресторан юм аа. За энэ мах маань Австрал залуу хүүхдийн гол мах байгаа. Энэ гол махаар давс перц, розмеригаар ингэж хамталж өгнө. Би өнөөдөр яагаад Австрал мах сонгосон бэ гэхээр манай Монгол мах маань шүүрхий болгоход хэцүү те. Тэгээ дээрээс нь яг Австрал мах маань өөрөө их гоё юм өөх хаалгалж ингэж орсон их гоё зөөлхөн байдаг учраас зориуд танд би ингэж шүүрхий шарж өгөх гэсэн байхгүй. Өнөөдрийн хоолны гол сэдвүүд тийм артишокны зүрх гэдэг маань юм. Энэ бол оливын тосонд ингээд амтлаад дартсан артишокны зүрхвч юм аа. Баг зэргийн оливын тос хийгээд энэ нь ерөөс айгүй энгийн зөвхөн гадна талын борлуулж өгөх маягаар шаарж байгаа юм байна. Шүүрхий болгож байна гэдэг нь өөрийнхөө махныхаа бүх битмэлэг чанарыг ерөөс алдагдуулахгүй ингээд өөрт нь хадгалж өгч байгаа байхгүй юу. За ингээд мах маань ерөнхийдөө ингээд гаднах нь их гоё ингээд борлоод болчихлоо тий. Тэгмэд энийгээ үргэлжлүүлээд би шарах зуухан дотроо ингээд болгож өгнө. За энэ дээр би ингээд саяны махныхаа ерөнхийдөө соусыг хийх гэж байна. Жижиг улаан сонгон байна, зэрлэг сонгон байна ингээд шарахтаа би энэтэй юм ширүүн гал дээр ингээд шарж өгч байгаа. Шүүрхий улаан махан дээр бол энэ шүүрхий улаан вино бол ерөөсөө хамгийн перфект байдаг тийм. За энэ махандаа бид нэр энэ артишокоо сонгож гарниш маягаар хэрэглэж байгаа. Энэ бол өөрөө оливын тосн ингээд дараад ерөнхийдөө амтлаад болгоцсон учраас надад амтлах шаардлага байхгүй. Энийгээ би зөвхөн гоё утааны юм шарсан амт оруулж өгөж халаах үүднээс грил дээр шарж өгч байгаамаа. Болгож хэрэглэхээс гадна яг энэ артишокийг өөрийн хоол чигээр дэмжлэгэнд аягүй хэрэглэдэг. Идэхэд бол ерөөсөө хоол боловсруулах хэрэгтэн болсон ажиллаж эцсийн засаад өгдөг ч байдаг юм уу тийм. Мах маань ерөнхийдөө болж байна. Соёлоо махаа гаргаад тэгээ та дараа нь амталж үзтээ. За энэ дээрээсээ би шарсан артишокороо гарниш хийж өгч байна. Үүнээс шарсан зэрэг зөнгөн болох энэ шалотсоор жоохон тавьж өгнө. За тэгээд хийсэн улаан соусаараа би бол сүүлийн 6 жил артишокийг идэвхтэй ургуул судлах ажилд оролцсон хүн. Гэхдээ би ямар ч байсан ийм гоё ямар ч байсан миний харах байдлаар гоё гэдэг нь мэдрэгдээд байна надад. За энэ бол артишок буюу үхрийн гол мах, розмеригээр хамталсан үхрийн гол мах. Саяны стейкнээс гадна манад бас пицца хийдэг. Пиццаг бол хүмүүс орчин үед айгүй их буруугаар ойлгож байгаа. Айгүй их таргалуулдаг, буруу хоол, түргэн хоол гэж үздэг. Тэгэхэд би бол тэрийг эсэргүүцэж байгаа. Ягаад гэхээр артишок маань өөрөө ер нь хүнийг таргалуулдаг. Тэр цэцмаа бүр тарган хүн идэхээр турдаг. Тэгээ зөв хоолны дэглэм барьж өгдөг. Зохицуулж үйлчлэгээтэй. Тийм учраас зориуд пиццаан дээр артишокийг хийж үзэж байгаа. Би та нарт энэ манай буудлын хүлэмжинд ургасан базил навчнаар болон өөрсдөө хийсэн энэ моцарелла гэж чиз байгаа. Энэ Итали чиз. Бид нэр гар хийдэг. Энэ чизтэй мөн артишок зүрхөвч маань орсон тийм салат хийж өгөх гэж байна. Сайхан навчнаасаа ингээд тастаад өгөн тийм ээ. За ерөнхийдөө энэ болох баха баг хэмжиг. За ер нь ингээд хуваацсан жоохон өрлөн помидор. Сэрнээсээ жоохон ингээд өгнө. Оливын тос буюу манайхаар энэ бальзамик винегер их жоохон хийгээд байна. Ерөнхийдөө салат нь болж байгаа. Дээрээс нь бас кеперс буюу энэ цэцгийн өр байгаа. Оливын тоснаас дахиад нэг жоохон хийгээд. Энэ дардсан артишок маань өөрөө их гоё юм эсрэглэн хамттай. Дээрээс нь энэ бальзамик винегер тэгээд энэ помидор энэ төр хийгээд ер нь бол эсрэглэн талдаа салат энэ бол гоё харагдсан тий. Артишок гэдэг ургамлын маань их ашигтай хүний биеийн эрүүл мэндэд их хэрэгтэй гэдэг утгаар нь дэлхийн нийт даяар ерөөсөө энэ ургамлыг хэрэгжилж эхэлж байна. Ялангуяа бүр өндөр зэрэглэлийн ресторан зочд буудлууд
артишокгүйгээр хоол гэж ер нь бол байхгүй болсон. Тийм болохоор манай зочдууд л тэгээд энэ артишок гэдэг ургамлыг одоо өөрийнхөө хүнсний бүтээгдэхүүнд аягүйх хэмжээгээр оруулж эхэлж байгаа. Одоо менюн дээрээ нэлээд хэдэн төрлийн хоолнд оруулсан байгаа. Тэгээд ногоон чиглэлийг одоо баримталж гэдэг утгаараа бид нэр зөвхөн ганцхан артишок гэдгээр биш. Ер нь бол одоо бүхэл төрлийн ногоог одоо өөрсдийнхээ шат хэмжээгээр одоо ургуулж ядаж бодлынхаа хэрэгцээнд ингэж тарьж ургуулж эхэлж байгаа. Одоо өшөө цаашдаа бид нэр байшинхаа дээвэр дээр одоо ногоон хүлэмж байгуулад тэрэн дотор одоо бүх төрлийн ногоогоо тарьна гэж бодож байгаа. Одоогийн байдлаар бид нэр дөнгөж ингээд эхлээд амтлагч болон одоо янз бүрийн салаатны ногоонуудаа тарьж эхэлж байгаа. Сайн байцгаана уу үзэгчдээ. Артишок Монгол цуврал нэвтрүүлэг маань үзэгч танд хүрээд нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа лээ. Нэвтрүүлгийн маань туршид олон үзэгчид бидэнд хандсанаас энэ удаа амлсан ёсороо Дархан уул аймгийнхаа хэрэглэгчдийг онцолж байна. Би Дархан уул аймагт одоо 40 жил ажиллаж амьдарч байгаа. Дархан хотын хотогчлох газар гэдгээс инженер хийгээд 30 гаруй жил ажиллаад тэтгэвртэй болсон тэтгэврийн хүн. Тэгэхдээ би нэг ургамалтай харьцаж ургамал мод тарьжсэн болохоор артишок гэдэг ургамлыг сонирхсан. Тэгээ манай сумын засаг дарга Цэнцэрэн гэдэг хүн дарга артишок хөлөө хүмүүсийг авчирч биднэрт танилцуулаад ийм ургамал байдаг юм байна. Энэ хүний эрүүл мэндэд маш их чухал тийм эрүүл одоо хоол хүнсэнд хэрэгэлдэг ургамал гэдгийг танилцуулсан. Нэлээд олон хүн тэр хичээл суугаад, сургалтанд суугаад артишок ургамлыг мэдрээд тэгээд дараа нь одоо хэдүүлээ ирнэ яаж тарих вэ гэд. Тэгээд ургамал тарьдаг хүмүүс нийлж хагаад Дархан хотод одоо клуб байгуулъя. Тэгээд одоо артишокыг яаж тарих вэ гэдгийг хоорондоо зөвлөлдөж одоо яаж хэрэглэх вэ гэдэг би эндээ зөвлөж хэрэглээд 2 жил гаруй болж. Энэ жил бид нар чинь нэг 7-8 хүн анх байсан. Дараа нь 20 хэдэн хүн болсон. Одоо энэ жил бид нар 40-од өрх одоо нэг хэрэглээнийхээ артишокыг тарьж ургуулж тэгээ хоол хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол үнэхээр одоо ашиг шимтэй ч гэдэг юм уу өр өгөөчтэй тийм ургамал юм байна гэж бид нар мэдэж одоо Дарханд тарьцгааж байгаа. Манай хамт олон ерөнхийдөө эрүүл мэндийг дэмжиж байгуулах зорилгын хүрээд нийт ажилчтай одоо эрүүл мэнд одоо хамт олон болох ийм одоо зорилго тавьж ажилласан. За энэ ажлынхаа хүрээнд бид бүхэн олон артишок эколог хөгжил төрийн бис байгууллага буюу газар шимийн компанитай хамтраад эдний одоо бүтээгдэхүүнийг бид бүхэн авч хэрэглэж хамт олноор авч хэрэглэсэн юм аа. За тэгээд энийг бол 2011 онд ерөнхийдөө нийт ажилчдын 60 гаруй хувь нь ууж хэрэгсэн байгаа. Тэгээ энэ уусан нийт одоо 14-5 хүмүүсүүдийн яриаг бол үнэхээр бол биеинд нэг их эрс өөрчлөлтүүд идгэрч одоо яваагүй хэдий боловч тодорхой хэмжээний одоо өмнө байсан хэмжээнээсээ бие маань хөнгөрч даралт ихсдэг багш нарын даралт нь ихсгээ болсон мөн одоо тодорхой хэмжээний хордлого аваад одоо босч чадахгүй одоо багш нар энийг халааж уугаа тийм ээ энэ хоолны нэмэлт бүтээгдэхүүн артишок ундаа бол хүний биеинд бол үнэхээр мэдгэдэггүйс одоо тийм өөрчлөлт өгч байна гэдгийг ингэж гаргаж ирсэн. Артишокыг хэрэглэхээр ямар ч байсан одоо юу гэдгийг нэг хэвлийн гэдэс дотор цэвэрлэгддэг юм л. Өглөө эртхэн шиг талыг нууддаг. Тэгэхэд бол өдөржингөө бол ер нь өтгөн бол чөлөөтэй гарна. Тэгэд их зүгээр. Тэгээд үлдсний нойроо уучдаг. Тэгээд 2 хуваагаал уучхад бол их зүгээр юм билээ. Тэгээд энд бол ер нь элэг жаахан муу, бөөр жаахан асуудалтай сахарын өвчнөд тийм хүмүүст бол илүү өр өгөөжтэй нь бол мэдгдсэн. Тэгээд ерөөсөө сахар нэмэгдэхгүй байна. Бас сахарынхаа эмийг хэрэгэлсэнгүй гэж хүмүүс бол маш их санал тавиад. Тэгээд энэ байгууллагатай бид бүхэн одоо сүүлийн одоо 2 жил гаруй одоо 2 жил гаруй гэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгээд үнэхээр өөрсөн дээрээ хамт олон дээрээ туршаад тэрний дагуу бид өхөн одоо энэ эколог төрийн бис байгууллага газар шим компанитай хамтраад бидний өхөн хүүхдээ бас эрүүлжүүлэх зорилгоор тийм ээ хүүхдийн ясны сэргижилтийн одоо 6 сая гаруй тийм төслийг одоо эзэрлэг дээрээ бид нар бас туршиж хэрэгжүүлж үр дүн ингэж тооцож ажилласан. Тэгээд энэ хамт олонны хүмүүсүүдэд бол нийт одоо 5 дугаар цэцэрлэгийнхаа нийт хамт олон дархамчуудынхаа нэрийн өмнөөс энэ хүмүүсүүд бол одоо маш их баярлж явдаг илэрхийлж хэлэх гэсэн юм аа.